Комик маань өөр нэгэн зэрэгэлдээ ертөнцийн Тор. Эверест уулын хаа нэгтээ нэмсглийн хэвтэж байгаагаар эхэлнэ. Сэтгэл зүрхэн шархалж бүх зүйлээ алдсан Тор. Тийм учраас энэ бүх зовлон шаналлаас салахын тулд тэрээр энд хурж ирсэн хэрэг. Бүх зүйлийг ардаа орхисон мэтээр мэдэрч дахин нэг удаа ад жаргалаар дүүрэн Мишель тодруулан хэвтэж байх үед тэр зүйл дахиад гарч ирнэ. Тэнгэрт аянга цохилж нэгэн зүйл бууж ирдэг. Энэ бол Мьёлнир буюу түүний алах юм. Чи яагаад намайг ганцаарыг минь орхихгүй байгаа юм бэ? Энэ үед Тор өөрийн алхаа дахин нэг удаа өргөх гэж оролдох боловч тэр алхаа өргөж чаддаггүй. Яг л өмнө нь түүний нүдэн дээр Асгард сүрч байхад өргөж чадаагүйтэй адил. Мөн Мидгард дайснуудаа ялагдаж байх үед бас л юу ч хийж чадаагүйтэй адил. Тор өөрийн алхаа өргөж чадгаа болоод итгэхийг уджээ. Энэ бүхний дараа Тор өөрийн алхаа орхихоор шийдсэн боловч Мьёлнир түүнийг хаа явсан газар дагдаг болсон байв. Яг л түүний арчаагүй байдлыг нь мөн үн цэнгүй нэгэн гэдгийг нь үргэлж сануулахын тулд. Иймээс л Тор өөрийн алхаас зүгтахын тулд энэ хүүтэн уулын оройнд хурж ирсэн хэрэг. Хөв тавилантайгаа эвлэрсэн Тор маш ихээр уурлаж өөрийн алхаа маш хүчтэйгээр зөхиж эхэлдэг. Яг энэ үед түүний хажууд Күнлүүний хамгаалагч Лейкун гарч ирэх бөгөөд түүнд хандаж "Чи наадхаа зүгээр л уур хилэнгээр зөхиод байна. Харин тэрний оронд анхаарлаа сайн төвлөрүүлж байгаа зөхөх хэрэгтэй. Мөн чамайг яагаад энд ирснийг би мэдэж байна" гэдгийг хэлж өөрийг нь аянгийн бурхан гэдгийг нь дахин нэг удаа сануулах үед Тор "Намайг над нэрээрээ дахиж битгий дууд. Би юуны ч бурхан биш ээ" гэж хэлнэ. Үүнийг сонсон Лейкун "Тэгвэл чи яг 100 газартаа ирсэн байна" гэж хэлээд түүнийг дагуулж явахаар шийдэж портал нээдэг. Тэд портлоор дамжин нэгэн сүрсэн малгас дээр ирэх бөгөөд энэ газар нухтаа эртний Күнлүү нэртэй сүм байсан боловч зэрэгэлдээ ертөнцийн чөтгөрүүд дайрсан бөгөөд тэд олон хоног тулалдсан ч Күнлүүний баатар Iron Fist ялагдсан учраас сүмийг тэр жигт нь устгаж мөн тэдний бүх хамгаалагчдыг үгүй хийсэн байдаг. Мөн Кейлүнг өөрийгөө Күнлүүн сүмийн хамгийн сүүлчийн хамгаалагч гэдгээ хэлэх бөгөөд чөтгөрүүд тэдний бүх зүйлийг устгасан ч гэлээ Күнлүүн сүмийн амин зүрх болох Лууг анзааралгүй амьд үлдээсэн байдаг. Кейлүн хэлэхдээ энэ хаалганы цаанд Күнлүүний сүүлчийн луу унтаж байгаа бөгөөд мөн хамгийн чухал зүйл бол лууны дотор Iron Fist буюу нударгын агуу их хүч чадал нуугдж байгаа гэж хэлдэг. Iron Fist-ийн хүч чадлыг эзэмшснээр их хэмжээний энергийг гарандаа шингэн цуглуулж маш хүчтэй цохилтыг өөрөөсөө гаргаж чадах юм. Гэвч одоо энэ хүчийг эзэмших хэн нэгэн байхгүй учраас Кейлүн Iron Fist-ийн хүч чадлыг Торд өгөхийг хүсдэг. Тор хариуд нь өөрийгөө үн цэнгүй болсон гэдгээ хэлж хүчийг эзэмшихээс татгалзана. Энэ үед Торын алх түүнд хүрэх бөгөөд үүнд ууралсан Тор надаас хол бай гэж хэлсээр алхыг хүчтэй зөхиж эхэлдэг. Үүнийг харсан Кейлүн түүнд "Чиний бэлтгэл яг үүндээ аль хэдийн ихэлсэн байна" гэж хэлээд Торыг дараагийн Iron Fist болоход нь бэлтэж гардаг. Ингэснээр Тор Iron Fist-ийн хүчийг эзэмшихийн тулд Кейлүнгтэй хамт бэлтгэлээ үргэлжлүүлж алхыг өдөр шөнөгүй зөксөөр л байдаг. Харин 30 хоногийн дараа гэхэд Торын цохилтын хүч маш ихээр сайжирч улмаар Мьёлнир өвдөлтийг мэдэрч эхэлсэн учраас түүнээс бултаж эхэлдэг. Хэсэг хугацааны дараа Торын алх түүнээс бултгаа болж хариуд нь түүний эсрэг дайрч эхэлнэ. Харин Кейлүн Торд Мьёлнирт хэн болохоо харуул. Чи зүгээр нэг аянга шуурганы бурхан биш шүү гэдгийг нь дахин нэг удаа сануулдаг. Тор алхыг маш хүчтэй зогсноор Мьёлнир газарт унхан тэр. Энэ үед Кейлүн "Чи Мьёлнирт өөрийгөө баталж харууллаа. Одоо чи алхаа өргөхгүй" гэж түүнээс асуухад Тор хариуд нь үгүй гэж хэлдэг. Үүний дараа Кейлүн түүнд "Одоо харин би чиний сүлийн бэлтгэл байх болно" гэж хэлээд Тор руу дайрдаг. Ингэснээр тэд тулалдаж эхлэх бөгөөд Тор Кейлүнгийг маш хүчтэй зөхиж түүнийг луу байрлах хаалга дээр авчирдаг. Тор эцэст нь лууг харахаар очих үед луу аль хэдийн өгсөн байдаг. Кейлүн энэ бүх хугацаанд худлаа хэлж байсан бөгөөд Iron Fist-ийн хүч чадал хязгаарч чам зориулагдаагүй байсан. "Би чамаар энэ хүчийг эзэмшүүлэхийн тулд бэлдээгүй. Харин чамаас энэ хүчийг зүгээр л гаргуулахын тулд чамд тусалсан юм а" гэж хэлдэг. Яг үнэндээ Лейкүнгч бас амьд биш байсан бөгөөд дараачийн баатрыг бэлтгэхийн тулд түр хугацаанд Тор дээр хурж ирсэн хэрэг. Бүх зүйлийн учрыг ойлгосон Тор Күнлүүн сүмийг орхихоор шийдэж алсын бараа хараа зогсож байтал түүн дээр зэрэгэлдээ ертөнцөөс
Ghost Rider болон Ant-Man хоёр хурж ирээд бид яг Торыг хайж байлаа гэж хэлээд түүнийг дагуулж явснаар манай хүн бусад өөр ертөнцийн тооруудтай нэгдэж зэрэгэлдээ ертөнцийн чөтгөрүүдтэй хийх дайнд ордог.